2025 оны 11-р сарын 17-нд Перугийн Амазоны ширэнгэн одуулсан нэгэн хачиргалтай явдал дахин дэлхийн анхаарлыг татав. 3 жилийн өмнө болсон харийнхны халдлага дөрцөн охин Мария Юкигийн хүзүүн дээрх нууцлаг шарах өдгөө хүртэл идгээгүй хിവэр. Үүнээс жилүү аимшигтай нь орон нутгийн иргэд сүүлийн үед түүнтэй адил шарахтай хүмүүс дахин илэрж эхэлсэн тухай мэдээлж байгаа нь Тэнгэрийн загасчид хэмээн нэрлэгдсэн эдгээр хүсээгүй зочид дахин дэлхийд ирсэн байж болцшгүй байна гэсэн цуурхлыг таарав. Орчин үед энэ мэдээ нь хэн бүхний чихэнд инээдтэй ч гэсэн Перу улс даяар энэ мэдээ шүүгэн дэгдээл. Харин түүх бүхэлдээ 2022 оны 7 дугаар сарын 11-ний шөнөөс эхэлдэг. Перугийн Лоретте мужийн аслагдсан Итүку омгийн тосхон тэр шөнө гинэд хүчтэй өндөр давтамжийн дуу чимээнд сэрж. Гэрчүүд энэ дууг тэр бум зүгийн хүний гавлын дотор зэрэг чичирч байгаа мэт гэж дүрсэлсэн. Дуу чимээн даралт мэдрүүлж зарим хүмүүсийг түр зүрийн саажилтанд оруулсан байна. Энэ жихүүд сүрм орчны дунд моддын оргилоос сааравтар цагаан өнгийн 2 метрээс өндөр биетэй маш том амьтад айжуухан доош бууж ирсэн. Омгийн Ахмад Альберто Сантос Италийн Ла Републикад өгсөн ярилцлаганда тэдний нүд нь шар гэрэлтэй 2 ламп шиг. Хуруунууд нь тор сүлжээтэй мэд, хөдөлгөөн нь усан дунд сэж байгаа загас шиг хэмээн ярьсан байдаг. Хамгийн аимшигтай нь эдгээр амьтад агаарт хөвөх чадвартай байснаас гадна тосгоныхны буутай эсэргүүцэлд бүрэн дархлаатай байсан. Сум тэдний биед нэвтрэхгүй яг л сүнслүү галсан мэт зүгээр л нэвт гарчгаж байж. 15 настай Мария Юг хамгийн ихний хохирогч болсон юм. Тэмцэлдэх үедээ тэрбээр ямар ч таних боломжгүй нэгэн хэрэгслээс 1.5 см гүнтэй 3 зураас бүхий хүзүүний шарх авсан. Орон нутгийн эрүүл мэндийн газрын гаргасан эмнэлгийн дүгнэлтэнд шархны ирмэг нь нүүрссэн өндөр температурын плазмын төсөлттэй төстэй байсан гэж. Энэ нь уламжлалт хутга зэрлэг амьтны учруулдаг шархнаас огт өөр байсан ба хожим Тэнгэрийн загасчдын халдлагыг таних гол шинж тэмдгийн нэг болсон юм. Эдгээр харийн халдагчдыг тэд Тэнгэрийн загасчид хэмээн нэрлсэн аж. Үйл явдал өрнөж байх үед Перугийн агаарын цэргийн хүчний албаны ДИФА буюу нисдэг биетийн судалгааны агентлаг оролцсон байна. Тэд тосхны орчинд хэд хэдэн тайлбарлашгүй зүйл илрүүлсэн байна. Газрын хөрсөнд 90 тимэх бодисын хэмжээ хэвийн үзүүлэлтээс 400 дахин өндөр байсан бөгөөд энэ ховор металл ихэвчлэн солирт агуулгаддаг ба нано хэмжээний чирхэглийн түвшинд жигд тархсан байна. 12 м диаметртэй дугуй хонхрын эргэн тойронд урангал нь яг цагийн зүүнний дагуу төстэй мушгирсан хэлбэртэй байсан. Үүнээс жилүү нууцлаг нь цэргийн байршуулсан дулааны камер зочдын дүрсийг огт барьж чадаагүй атлаа 18-аас 22 ГГц-ийн дүнгэнэх дутуу давтамжийн долгион бүртгэж байв. Энэхүү давтамж нь хүний дотоод эргэтэнд резонанс үүсгэх чадвартай тул олон тосгоны хүнд тайлбарлсан мэдээ алдуулсан дуу чимээг шинжлэх ухаанчаар тайлбарлаж болох байлаа. Хүн судлаач Кармен Бохож энэ үзэгдлийг шинжлэх ухааны үднээс тайлбарлахыг оролдсон. Тэрээр Икиту омгийн бүтээлийн домогт Тэнгэрийн загасчид хэмээх дурсгал байдаг бөгөөд тодорхой цахилгаан соронзон орчин олон нийтэд хий үзэгдэл үүсгэж болзошгүй гэж үзжээ. Гэвч омгийн бөө энэ тайлбарыг эрсний заасан байна. Бид өвөг дээдсийн домгийг бодит аюулаас ялгаж чадна. Тэр шархнууд бодиттой тэр дуу чимээ ясанд хүрч дөргиодог. Үнэн хэрэгтээ хохирогчдын олонх нь эдгэрдэггүй сорвтой үлдсэн бөгөөд энэ нь сэтгэл зүйн үзэгдлээр тайлбарлах боломжгүй бодит биеийн гэмтэл юм гэж. Энэ хэрэгээс үүссэн залгамж реакц нь хинч төсөөлөөгүй хэмжээнд хүрсэн. 2023 онд нэгдсэн үндэсний байгууллагын гадаад сансартай харилцах асуудлаар хаалб харийн биеттэй холбоо тогтоох тухай конвенцийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ анх удаа гадуур төрлийн 3 дугаар түвшний харилцаанд иргэдийн яралтай тусламжийн журмыг оруулжээ. Харин Перугийн асуудалд НАСА хамтарсан мөрдөн шалгалт хийх санал тавьсан ч Перугийн засгийн газар татгалзсан. Харин Перугийн засгийн газар татгалзсан шалтгаанаа тайлбарлахдаа 2017 онд Перугийн агаарын хүчний радар илрүүлсэн үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой гэв. Уг тухайн биет маш хурдтай байхдаа баруун өнцгөрийг эргэх чадвартай байсан нь одоогоор мэдэгдсэн агаарын динамикийн хуульд нийцэхгүй. Ойлгох боломжгүй энэ аюултай нүр тулсан Икиту омог зүрх шимшрэм арга хэмжээ авахд хүрсэн гэж. Тэд 70 модны тос бахан мэлхийн хор ашиглан утааны бөмбөг хийж хүхэр агуулсан ургамал шатаан эвгүй үнэртэй хий ашиглан зочдыг үргээхийг оролдсон байна. Эдгээр эртний хамгаалтын аргууд бараг үр дүнгүй байсан ч хүний танин мэдэхгүй зүйлтэй тулгарх үедээ гаргадаг анхдагч зүүн совингийн эсэргүүцлийг харуулсан үйлдэл гэж тайлбарласан.
Энэ хооронд Перугийн цэргийн хүч тун эвгүй байдалд оров. Тусгай хүчний дэвшилтэт техник хэрэгслүүд нь эдгээр зочдын эсрэг ямар ч ашиггүй байсан бөгөөд хурандаа Рамрис бид одоогийн технологийн ойлголтоос давсан оршихуйтай нүүр туллаа хэмээн хүлээн зөвшөөрөхөд хүрсэн байна. Анхны хэрэг явдлаас 3 жилийн дараач Мария Юкийн хүзүүний шарах тодхон үлджээ. Үүнээс ч төгшмээр нь тосгоныхон сүүлийн үед яг ижил төрлийн шин шарахтай хүмүүсийг илрүүлж эхэлсэн тухай мэдээлэл. Перугийн Эл Коммерсио сонинд хүрсэн хамгийн сүүлийн үеийн шижилгээний дүнгээр эдгээр шарханд дэлхийд дээрх аль нэгэн элементийн тохирохгүй задарлын хугацаатай танигдаагүй изотопийн маш бага хэмжээ илэрсэн байна. Харин тэдний агаарын хүчний сүүлийн мөрдөн шалгах тайланд дурдсанаар эдгээр биетүүд плазмд суурилсан эмчилгээ эсвэл зэвсгийн технологи ашигладаг байж болох бөгөөд тэдний үйлдэл нь хүний технологийн зарчмаас бүрэн өөр ойлгох аргагүй төвшөнд ажилладаг бололтой гэж. Энэ нь улсаас гаргасан тайлан юм. Харин энэ үйл явдлыг тойрсон шинжлэх ухааны хүрээний маргаан улам ширүүсэж байна. Зарим астрофизикчид энэ нь дэлхийн гаралтай одоогоор ангилагдаагүй нэгэн төрлийн шинэ амьтан байж магадгүй гэж үзэж байгаа. Харин бусдын заавал дэлхийгээс гадна орших иргэншлийн таамгийг баримталсаар байна. Анхаарал татах зүйл нь Икиту омгийн орчимд сүүлийн жилүүдэд бөмбөлөг хэлбэрийн аянга олонтой ажиглагдах болсон бөгөөд зарим оновчдын үзэж бугаар эдгээр зочид үүнтэй холбоотой байж болох аж. Тэд атмосферт плазм хянах чадвартай бол өндөр температурт түлэгдсэн шархны онцлогийг тайлбарлаж болно. Гэхдээ хуйлдааны онолчид юу ч юутай холбож чадах чадвартай байдаг үлээ. Хэргийн өрнөл үргэлжилж буй энэ үед илүү үндсэн нэг асуулт гарч ирж байна. Хэрв эдгээр тэнгэрийн загасчид үнэхээр дэлхийгээс гаднах гаралтай бол тэд яагаад ингэж бүдүүн бараг анхдагч омогт онцгой анхаарал хандуулж байна вэ? Ердөө тэдний шинжлэх ухааны судалгаа юу эсвэл бид одоо хүртэл ойлгож чадахгүй байгаа илүү гүнзгий зорилго байгаа юу? Омгийн ахмадын хийсэн зөвнөл үнэхээр чихүүдээс төрүүлнэ. Тэдгээр зочид бол ажиглахаар ирээгүй. Тэд цуглуулахаар ирсэн. Энэ үгний цаана хүн төрлөختөн одоогоор нүүр тулахад бэлэн бус нэгэн үнэн нуугдж байж мэднэ гэж. Анхны хэрэг гарахад Перугийн засгийн газар тухайн бүсэд 20 цэрийн дэглэм тогтоож олон улсын судалгааны багуудыг мөрдөн шалгалтанд туслалцаа үзүүлэхийг өрөв. Харин агаарын хүчний дарга доктор Жулия Чамын хэлснээр бид хүн төрлөختний түүхэндх хамгийн том парадигмын өөрчлөлтийн гэрч болж магадгүй байна. Энэ нь дэлхийн шинэ бит илрүүлсэн эсвэл бид орчлон ертөнцид ганцаараа биш гэдгээ баталсан мөж байж болох юм. Аль ч тохиолдолд хүн төрлөختний соёл иргэншил үрд өөрчлөгдөнө гэж. Өдий 21-р зуунд ийм тайлбар улсынхын хэмжээд гарч үйд барууных нь дооглонгүй хандж байгаа бол дэлхийд даяар харийнхны дайралтанд дэгддэг хүмүүст маш олон зөгнөл биелэх мөчрлөө гэсэн баяртай мэдээ авчирчээ.